жилийн бүлэг хэрхэн үүсгэх видео зааврыг оруулж байна. Сургалтын менежер бүтэц тохиргоо цэсний анги бүлэг цэс рүү нэвтэрч ороход баруун буланд эсэст бүлэг үүсгэх улаан товчлуур дээр дарж орно. Шинээр бүлэг үүсгэж байгаа учраас та бүлэг үүсгэх ногоон товчлуур дээр дарж орно. Дор харагдаж байгаа анхааруулж байгаа энэ текстийг заавал уншиж танилцаарай. Үүний дараа та сургалтын хөтөлбөр зэснээс хөтөлбөрийн төвшинг эхэлж сонгоод хэддүгээр анги дээрээ шинэ хичээлийн жилийн бүлэг үүсгэж байгаа түүнээс шалтгаалж ангиа сонгоно. Дараа нь бүлгийн нэр хэсэг дээр тоо эсвэл зөвхөн үсэг тавихыг анхаараарай. Танаа сургууль бүлгээ хэрхэн нэрлэдгээсээ шалтгаална гэсэн үг. Хичээлийн жил зэснээс 2026-аас 27 оны хичээлийн жилээ сонгоно. Ирэх хичээлийн жил тухайн анги бүлэг хэддүгээр ээлжинд хичээлэхээсээ шалтгаалж ээлжээ тохируулж сонгоно. Дараа нь бүлгийн ангилал бүлгийн хэлбэр зэснээс ерөөхдөө сонголт хийх шаардлагагүйгээр хадгалах товчлуур дарж дараа нь тим товчлуурыг дарснаар шинэ хичээлийн жилийн бүлэг амжилттай үүснэ. Үүссэн бүлэг маань энэ хэсэгт жагсаж харагдах бөгөөд та шинэ хичээлийн жилийн бүлэг үүсгэснийхаа дараа заавал тухайн бүлгийн анги удирдсан багшийг бүлгийн ард харагдаж байгаа багш зэсэн дээр дарж тохируулна. Энэ хэсгээс та бүлгийн багш хэсэг дээр дарж анги удирдсан багшийн нэрийг сонгож багш тохируулах гэсэн ногоон товчлуур дээр дарснаар тухайн анги бүлгийн анги удирдсан багш маань амжилттай тохируулагдана. Хэрвээ та үүсгэсэн бүлгээ засах гэж байгаа бол засах товчлуур дээр дарж эндээс ерөөхдөө засах юмнуудаа засаад засварлах товчлуурыг засна. Дарна гэсэн үг. За харин та тухайн бүлгийг устгах гэж байгаа бол бүлгийн ард харагдаж байгаа устгах товчлуур дээр дарсны дараагаар дор харагдаж байгаа устгах товчлуурыг дарснаар тухайн анги бүлгийг буруу үүсгэсэн бол устгаж болно. Харин дэвшилтийн бүртгэл хийгдсэн тохиолдолд та анги бүлгийг устгах боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. За ингээд бүх анги бүлгээ шинээр үүсгэсний дараагаар та дэвшилт зэсний шинэ хичээлийн жилийн бүлэг гэсэн зэс рүү ороод татах товчлуур дээр дарж SSS шинэ хичээлийн жилийн бүлгээ бүгднгийн шинчилж баталгаажуулж харах боломжтой гэсэн үг. Анхаарал хандуулсанд баярлалаа.